Бүх нүгэлтнүүдийн эхнэх энэ дэлхийн хамгийн дурд өчүүхэн намайг дуудан. Намайг хийж хүртгэж тооцолгүй мөн хэмээн загалмайг тунхаглагч болгож өгчээ. Би хаач байсан явна их эзний төлөөл бол эзний загалмайг би тунхаглана. Надад байгаа загалмай тэр цусны үнээр бүх дэлхийг дүүргэх мөч хүртэл. Амьдарсан ч эзний төлөө, өгсөн ч бидний төлөө, амьдрах үхэгч бай, би бол эзнийг. Загалмай найдвар, загалмай хүчээр, миний доктор эзэн минь байна. Бүх нүгэлтнүүдийн эхнэх энэ дэлхийн хамгийн дурд өчүүхэн намайг дуудан. Намайг хийж хүртгэж тооцолгүй мөн хэмээн загалмайг тунхаглагч болгож өгчээ. Миний хайр, миний загалмай. Юугаа? Зүүр. За бүгдээрээ сайн байцгаана уу? Сайн сууцгааж байна уу? За хамгийн сүүлд хизээ орж ирснээ санахгүй байна. Марсан ахын дүүс нартайгаа уулзах болгондоо аль болох бурхны тухай сайн ойлгуулах гэж хичээдэг. Тэгээ өнөөдөр ч гэсэн та бүхэн үгээ залбирсан сэтгэлээр сайн сонсоосоо гэж хүсэж байна. Хамтдаа залбираад эхэлье. Бид нарыг хайрладаг Бурхан танд үнэхээр их баярлалаа. Та бид нарыг аврахын тулд өөрийн цорын ганц хүү Есүс Христийг энэ газар руу илгээн дүүний загалмаа дээр урсгасан тэр ариун цусаар бүхий л гмийг маань угааж өгсөнд баярлалаа. Үүнд итгэсэн бид бүхэнд мөн хамийг өгөөд Бурхны хүүхэд болох эрхийг өгсөнд үнэхээр их талархаж байна. Одоо бид бүхэн энэ газар дээр тэр гайхалтай диваажинд орох найдварыг тээгээд амьдарч байна. Бурхан та бидэнд бас сүм чуулганыг өгсөнд талархаж байна. Энэ чуулганаар дамжуулан Бурхан та өөрийнхөө хүслийг бид бүхэнд ухааруулад энэ хүслийн дагуу амьдрахад тусалж байгаад талархаж байна. Мөн энэхүү чуулганаар маань дамжуулан сайн мэдээг бусад хүмүүст тараалгаж байгаад Бурхан танд талархаж байна. Эзэн таныг ирэх өдрийг хүртэл энэхүү сайн мэдээг илүү олон хүмүүст мөн хайртай дотны хүмүүстэй тарааж чадхад та бидэнд туслаарай. Энэ ажлыг хийхэд үнэхээр сул дорой дутмаг хүмүүс гэдгээ бид нар сайн мэддэг үлээ. Эзэн та бидний сул дорой байдалд туслаад бид нар илүү хүчтэйгээр сайн мэдээ тараахад та туслаарай. Өнөөдрийн үгийг Бурхан таны өгч байгаа үгээр хүлээж авч чадхад та туслаарай. Хэрв бид бүхний зүрх сэтгэл дотор Бурхан таны хүсдэггүй, Бурхан таны дургүй байдаг зүйлсүүд байгаа бол энэ цагт тэдгээр зүйлсүүдээ авч хаяад
зөвхөн Бурхан таны үгийг зүрх сэтгэлдээ оруулж чадхад та туслаарай. Өнөөдрийн чуулганы байран дээр өнгөрүүлж байгаа бүхий л цаг хугацаа бидэнд утга учиртай Бурханаас нэгүслийг авсан цаг байлгахад та туслаарай. Сул дорой хүний уруул амыг эзэн та захираад Бурханы үг, Бурханы хүслэл энэ цагт тунхаглагдахад та туслаарай. Биднийг хайрладаг эзэн Есүсийн нэрээр залбирлаа. Аамен. За бүгдээрээ Лук 16 дугаар бүлгээс олж уншийе. Лук 16 дугаар бүлэг. Лук 16-гийн 19-өөс 31-р ишлэл хүртэл байна. За урт ч гэсэн би эндээс уншиж өгье. Нэгэн баян хүн байжээ. Тэр нил ягаан өнгийн нарийн нэгсэн майланган хувцас өмсөж өдөр бүр найрлан сингэдэг байв. Яар шарханд баригдсан Лазар гэгч нэгэн ядуу ир хаалгыг нь сахин хэвтэж мөнөөх баяны ширээнээс унсан өвдөл цөвдлийг нь идэгсэн хэмээн хүсдэг байжээ. Хажуугаар нь ноход ирж шархыг нь долоодог байв. Ядуу ир үгсэнд тэнгэр элчнэр түүнийг авч Авраамийн өвөр дээр тавьжээ. Баян ч үгсэнд түүнийг оршуулв. Тийхүү тэр үхэгсдийн оронд тарчлан байхдаа хараагаа дээшлүүлж тэртээд байгаа Авраамыг болон түүний өвөр дөх Лазарыг харав. Тэгээд тэр Авраам эцгээ намайг өршөөгөөч. Лазарыг нааш нь явуулаач. Тэр хурууныхаа үзүүрийг усан дүрээд хөлийг минь сэрүүцүүлэг. Би энэ галд амь тэмцэн зовж байна гэж хашгирахад Авраам хүү минь чи амьдралынхаа туршид сайн сайхан зүйлээ хүлээн авч байхад Лазарч тэрчлэн муугаа авсныг санаач. Харин одоо тэр энд тайтгарч чи тэнд зовж байна. Энэ бүхнээс гадна эндээс наанч нь очих. Наанаас чинь энд ирэхийг хүсэгчдийн хинэнч ирж очиж үл чадах тийм гүн ангал чи бидний дунд тогтжээ гэхэд тэр эцэг минь тэгвэл түүнийг миний эцгийн гэрт илгээхийг би танаас гуй. Би 5 дүүтэй. Энэхүү тарчлалын газар тэднийг ирүүлэхгүй тулд Лазар тэдэнд сануулаг гэж хэлжээ. Харин Авраам тэдэнд Мойсе ба иш үзүүлэгчд байгаа. Дүүнер чинь тэднийг сонсог гэхэд тэр үгүй Авраам эцэг минь үхэгсдээс хэн нэг нь тэдэн рүү явбал тэд гимших болно гэв. Харин тэр түүнд хэрв тэд Мойсе ба иш үзүүлэгчдийг сонсдоггүй юм бол үхэгсдээс хэн нэг нь амилсан ч тэд үнэмшихгүй биздэ гэжээ гэв. За дараагийн 7 хоногоос семинар эхлэх гэж байгаа. Бүгдээрээ сайн мэдээ тарааж байгаа юу? Тарааж байгаа хүн нь ирнэ гэж амлаж гинөө. Энэ оны сүүлчийн семинар шүү дээ. Магадгүй энэ семинарыг хийгээд эзэн ирчих болно. Бид нэр байнга л ингэж ярьдаг. Гэхдээ энэ байнга хэлдэг үг биш. Нэг л өдөр энэ жинхнээсээ тийм байх болно. Нэг семинар хийсэн чинь тэр нь хамгийн сүүлчийн семинар байж болох байхгүй юу? Тэгсэн магадгүй манай ахын дүүс нарын дунд хэн нэг нь сайн мэдээ тараагаагүй байж болох юм. Бас хэнд ч хэлээгүй байж болох юм. Яагаад сайн мэдээ тараагаагүй хэлээгүй байгааг нь мэдэхгүй л байна л да. Магадгүй тухайн хүн өөрөө баттай аврагдаагүй учраас бусдад сайн мэдээ тараахгүй ч байж болох юм. Тийм биз дээ. Эсвэл өөрийнх нь энэ олж авсан аврал хичнээн чухал, хичнээн том зүйл вэ гэдгээ мартажсэн болохоор сайн мэдээ тараахгүй ч байж болох юм. Ямар тааж энэ оны сүүлчийн семинар учраас бүгдээрээ семинартаа сэтгэл зүрхээ зориулаад сайн оролцоосоо гэж хүсэж байна. Сайн мэдээ тараасан хүн байхгүй байна гэд өөрөө ирэхгүй байх биш. Энэ семинартаа энд байгаа ахын дүүснэр бүгд ирж оролцоосоо гэж хүсэж байна. Семинар гэдэг чинь ганцхан
аврагдаагүй хүмүүсийн төлөө хийдэг зүйл ерөөсөө биш ээ. Семинар гэдэг чинь аврагдсан хүмүүсийн итгэлийн амьдралд хүртэл их чухал зүйл байдаг байхгүй юу? Би жигсэн бүтэн 17 жил энэ семинарыг сонсож байгаа хэрнээ семинарыг нэг ч удаа тасалж байгаагүй. Нэг ч удаа би семинараас өөрөө ингээл залхаж тэр семинарыг сонсохгүй бай гэж бодож үзэж байгаагүй. Улам бүр сонсох чинээгээр энэ хичнээн чухал юм бэ. Миний итгэдэг зүйл хичнээн бадтай үнэн юм бэ. Би чинь нэрээ ингэж аврагдсан штэ гэд улам бүр итгэлээрээ хүчтэй болоод итгэлээр өсдөг байхгүй юу. Тэгэхээр энд байгаа ахын дүүснэр семинартаа бүгдээрээ оролцоорой. Зарим нь сайн мэдээ тарааж байгаа хүн байхгүй юм чинь за очоо яах юм. Төгсгөлийнхөө өдрөл очие, эзний өдрөл очие гэж бодоод байдаг. Тэгэж болохгүй штэ. Тэгэж ерөөсөө болохгүй. Бүгдээрээ ирж оролцоосэй гэж хүсэж байна. За өнөөдөр сайн мэдээ тараа гэж шууд хэлэхээсээ илүү яагаад сайн мэдээ тараах ёстой вэ гэдгийг хэлж өгье. Энэ Луг 16 дугаар бүлэг дээр гарч байгаа энэ баян ир, энэ Лазар гэд ядуу ирийн тухай бүгдээрээ уншиж исэн биз дээ. Өмнө нь жигсэн сургаалаа сонсч исэн биз дээ. Энэ үйл явдал яагаад чухал вэ гэхлээр уг нь Есүс эзэн сургаалт зүйрлэлээр ярихдаа хүний нэр дурддаггүй үстэй. Хүнд ойлгуулахын тулд янз бүрийн жишээ хэлж өгөөд түүгээр ингээд тайлбарладаг байхгүй юу? Тэгвэл хүний нэрийг тэгтлээ дурддаггүй байсан. Гэтэл энэ үйл явдал дээр Лазар гэд нөгөө ядуу хүний нэр гарчиж байгаа үстэй. Тэгвэл энэ үйл явдал жинхнээсээ болсон үйл явдал гэсэн. Жинхнээсээ нэг баян хүн байсан. Тэр хүн өдөр болгон найрлаж цэнгдэг байсан. Өдөр болгон шүү дээ. Өдөр болгон хүн найрлаж цэнгэж чадах уу? Тэгчих чи энэ хүн бүр ажил хийхгүй өдөр болгон найрлаж цэнгэдэг байсан. Тэгээ гоё хувцас өмсдөг. Тэгсэн энэ хүн бурханд итгээгүй. Тэгсэн чинь энэ хүний хажууд нэг яр шархандаа баригдсан өвчтэй гэсэн үг байхгүй юу? Тэгээд ядуу мөнгө байхгүй нэг Лазар гэдэг хүн амьдэрдэг байж тэр ойролцоон амьдэрдэг байсан байна. Тэгээд энэ Лазар идэх юм байхгүй юм болохоор чинь идэх юм хайгаад баянид очдөг байсан байж таарах гээд байгаа үст. Яагаад? Энэ баян чинь өөрөө өдөр болгон найрлаж цэнгэж байгаа юм чинь дутуу идээд хайж байгаа хоол унд байх уу тэндээс? Байна штэ. Тэр унж байгаа хоолноос нь авч идэгсэн гэж тэр баяныхаар очдөг байсан юм шиг баг. Энэ хүнд ойр дотн найз нөхөд байхгүй. Ноход ирж шархыг нь долоодог байсан гэж юм. Энэ хүнтэй ойр байгаа зүйл нь хүн биш, нохол байна. Тэглэр энэ хүн гэхдээ бурханд итгэдэг хүн байсан. Нэгсэндээ одоогийнхоор хэлвэл аврагдчихсан хүн байсан гэсэн. За тэгсэн энэ хоёр хүн тохиолдсон үйл явдал нь энэ хүрээ дуусаагүй. Есүс эзэн энэ үйл явдал яагаад чухал вэ гэхлээр энэ хоёрын энэ газар дээрх амьдралыг л ганцхан бичсэн юм биш. Хэрвээ энд хүрээ дуустдаг бол дэндүү харамсалтай байгаа үстэй. Гэтэл ганцхан энэ газар дээрх амьдралыг бичээд байгаа юм биш. Энэ үйл явдал энэ хоёр хүн үхсний дараа энэ хоёр хүнд тохиолдсон үйл явдлыг хүртэл бичээд өгчихсөн байхгүй юу? Тэгээд тэр нь жинхнээсээ тэр дээр хойд ертөнцид, мөнхийн ертөнцид жинхнээсээ болж байгаа үйл явдал гэсэн. Тийм учраас чухал байхгүй юу? Бид нар бол одоо энэ газар дээр амьдрангаа зөвхөн энэ газрын юмстаа л санаа бодлоо зориулаад амьдраад байдаг. Нөгөө диваанчингийн тухай, бурхны тухай, тамийн тухай тэгтлээ нэх боддоггүй. Яг уу одоо энэ цагт хурж ирэхлээр бурхны тухай, тэр диваанчингийн тухай, тамийн тухай бодож байгаа юм л да. Гэхдээ эндээс гараад зүгээр жирийн өдрүүддээ гэртээ байхдаа, ажил дээрээ байхдаа, хүмүүстэй уулзахдаа тэр тухай нэг их боддоггүй. Тэгвэл Есүс эзэн энэ үйл явдлыг энэ Библиэлд бичиж үлдээсэн шалтгаан нь энийг санаж амьдраарай.
жинхнээсээ тийм шүү гэдгийг мэдэрэй гэсэндээ энэ дээр бичээд үлдээч гисэн байна. Одоо энэ Лазар гэдэг хүн Диваажинд мөнхөд амраад баяр хөөр дунд ингээ амьдарч байгаа. Авраамтай цуг байгаа. Тэгвэл энэ баян ир одоо хаана байгаа бол энэ газар дээр баян амьдарч исэн хүн хаана байгаа вэ? Одоо жигшин тэнд байгаа юу? Тэндээ одоо хүртэл байсаар байгаа. Энэ 2000 жилийн өмнө бичигдсэн үйл явдал 2000 жилийн турш энэ хүн тэр галд тарчилсаар байгаа. Энэ жинхнээсээ тийм болов? Энэ үнэн болов? Жинхнээсээ тийм байхгүй юу? Бидний нүдэнд одоохондоо харагдахгүй байгаа жигсэн энэ Библиэлд бичигдсэн байгаа учраас энэ жинхнээсээ болж байгаа үйл явдал гэсэн үг байхгүй юу? Та бүхэн энэ ертөнцийн харагддаг зүйлс нь харагдахгүй зүйлсийнхээ хажууд том баг хувийг эзэлдэг гэдгийг мэднэ үстэй. Бид нар одоо энэ ертөнцийн зөвхөн 22%-ийг нь л харж амьдардаг гэсэн. Одоо энэ дээр байгаа сандал харагдаж байна, сэнс харагдаж байна, хүн харагдаж байна. Энэ харагдаж байгаа юмс чинь 22% буюу маш бага хувийг бүрдүүлдэг гэсэн. Үлдсэн дийлэх зүйл нь хүний нүдэнд харагддаг гэсэн. Гэхдээ байдаг үз. Дээрэс нь энэ харагдаж байгаа юмс чинь яаж ингэж харагдаад байгаад оршин байгаа вэ гэхлээр харагдахгүй юмсын хүчээр дамжуулаад одоо биднэрт харагдаж идэг байхгүй юу? Ойлгогдож байна уу? Энэ барилга барихад бетон зутгадаг байхгүй юу? Бетон зутгах үед бетонд ордог найрлагын нэг нь юу вэ гэхлээр бидний энэ амьсгалаад байгаа хүчил төрөгч байхгүй юу? Хүчил төрөгч байхгүй бол энэ цемент хоорондоо ингэж барьцалдахгүй. Тэгвэл тэр хүчил төрөгч байхгүй бол энэ барилга чи одоо ингэ нураад ороод ирнэ шүү дээ. Тэгвэл энэ барилга оршин тогтнож байгаа зүйл нь харагдахгүй байгаа тэр хүчил төрөгч цаана нь байгаа учраас энэ барилга өнөөдөр байж байгаа байхгүй юу? Тэгэхээр бидний харж байгаа бүх зүйл харагдахгүй юмсын хүчээр байж байдаг гэсэн. Тэгвэл харагдаж байгаа нь чухал уу? Харагдахгүй байгаа нь чухал уу? Харагдахгүй байгаа юмс нь хамаагүй чухал байдаг. Тийм учраас Бурхан харагддаг уу? Диваажин харагддаг уу? Там харагддаг уу? Тэр бүх зүйл харагддаг уу? Гэхдээ тэр бүгд байдаг. Тийм биз? Тийм учраас манай ахын дүүснэр харагдаж байгаа зүйлстэй сэтгэлээ битгий их булаалгаасай гэж хүсэж байна. За өнөөдөр энэ үгнээс хэдэн сургамжийг олж аваадах юм. За 16-гийн 1-р ишлэл дээр нэгэн баян хүн байжээ. Тэр нил ягаан өнгийн нарийн нэгсэн майланган хувцас өмсөж өдөр бүр найрлан цэнгэдэг байв. Яа, энэ хүн нарийн нэгсэн ягаан өнгийн майланган хувцас гинэ. Энэ ягаан, улаан ийм өнгөлөг хувцас нь тухайн үедээ одоо хаад, эхс дээдэс тийм дээгүр хүмүүсийн өмсдөг хувцас байсан байгаа юм чинь. Тэгэлэр энэ хүн байр суурьны хувьд ч гэсэн нэлээд өндөр байр суурьнд байна гэсэн. Ой хувцас өмсч. Тэгээд ийм байна үстэй. Ихэмсэг. Тэгээд энэ хүн өдөр болгон найрлаж цэнгэдэг гинэ. Тэгэлэр чин ажил хийдэггүй гэсэн. Ой ээ. Бид нар бол зүгээр 7 хоног жинга ажиллаад заваад идэг. Гэтэл энэ хүн ажил хийхгүй хэрнээ. Өдөр болгон найрлаж цэнгээд идэж уух, хоол, хүнс, мөнгө, төгрөг бүх юм нь бай. Атаархмаар байна уу? Энэ хүн шиг болмоор байна уу? Үгүй гэж байгаа жигсэн сэтгэл дотор нь ямар гоё юм бэ гэж бодож байгаа зүйл жигсэн байгаа л байх бах. Тэгдэг үстэй. Хүн чинь ажил хийхгүй бол хичнээн гоё. Иннээс болоод итгэлээрээ жоохон сорилтонд ордог хүмүүс байдаг.
Та бүхэн ч гэсэн хаяа сорилтонд ордог биз? Уруу татагддаг биз? Хойно бурханд итгэхгүй хүмүүсийг хараад ах чинь надаас илүү гоё амьдраад ах юм. Тэр хүмүүс чинь бүр улмал юм нэмэгдээл, баян затгалан болоод, мөнгө хөрөнгөтэй болоод, өстой санаа зовх юмгүй болоод ах юм. Ямар гоё юм бэ гэж атаархах үе байдаг биз? Гэтэл би болохоор бурханд итгэл амьдраад байгаа хэрнээ амьдрал сайжраад байгаа ч юм байхгүй. Мөнгө төрөж болохгүй. Байнга л ажил хийдэг гэл. Тэрнээсээ бол санаа зовх үе байдаг үстэй. Энэ Библиэлд жигсэн тийм хүн байсан. Дуулал номын 73 дугаар бүлгийг бичсэн хүн жигсэн энээс болж итгэлийн амьдралд нь асуудал учирсан. Юу нь яагаад тэгдэг юм бол? Яагаад ийм байгаад байгаа юм бол? Гэт энээс болж халдрах шахсан гэсэн. Итгэлийнхаа замаас, итгэлийн амьдралынхаа замаас бүдэрч унахаа шахсан гэж гардаг. Дуулал 73 дугаар бүлгээс харъя. Дуулал 73-ийн 1-ээс 7 дугаар ишлэл хүртэл байна. Энэ жигсэн энэ хүнд өөрийнхөө итгэлийн амьдралд нь болсон үйл явдал байхгүй юм. Одоо магадгүй заримдаа бид нар жигсэн энэ тохиолдож байгаа. За тийм байна уу, та бүхэн сонсонгоо сайн бодоод үзээрэй. Бурхан Израильд үнэхээр сайн. Зүрх цэвэр хүнд бас сайн. Уг нь тийм биз дээ. Бидний сурсан зүйл чинь Бурхан цэвэр ариун амьдарч байгаа хүнийг өрөөгөөд тэгж амьдрна гэж сурсан биз дээ. Тийм хүн сайн ханддаг гэд бид нар уг нь сураад байгаа биз? Тэгсэн чинь хараа 2 дугаар ишлэлдээ харин би хөл алдах шахав алхам минь халтрах дөхөв. Уг нь тэгж заалгасан хэрнээ нэг асуудлаас болоод бүр унхаа шахсан байна. Юу вэ гэхээр учир нь гин буруутны амжилтыг хараад сайрхагчд би атаархсан юм аа. Тэд үхэх цагта зүдүүргүй ягаад бие хаан тарган цатгалан тэд бусад хүмүүс шиг зовлонгүй хүн төрлөختөн шигч гай гамшиггүй. Тиймээс бардамлан тэдний хүзүүний зүйлт болж хүчирхийллийн хувцас тэднийг нөмөрдөг. Таргалснаас олж нүд нь бүлтэрч тэдний зүрх нүглээр урсдаг гэж. Яа, энэ нөгөө бурханд итгэдэггүй хүмүүс чинь бүр амжилтанд хүрээд гоё сайхан амьдраад биеийн таргалаад байгаа юм чинь. Гүзэн гараад бараг таргалснаас олж нүд нь бүлтэрчээ гинэ. Нүд нь өөхлөөд бүр тэгтлээ идэж ийн гэсэн. Тэгээд гай зовлон байдаг. Өнөөдөр энэ ажлыг яаж амжуулах вэ? Энэ дээр хаанаас мөнгө олох вэ? Хүүхдээ яаж их сургууль сургах вэ? Тийм зовлон байхгүй гэж. Атаархмаар байна уу? Та тийм тохиолдол байна уу? Яг үннийг хэлвэл байгаа да. Би ч гэсэн нэг удаа тэгж амьдрах хийсэн гэсэн сэтгэл байгаа да. Яагаад? Бид чинь энэ махбодтой юм чинь. Энэ байгаа үстэй. Энэ дотор тийм юмтай болох юмсан гэсэн сэтгэл байгаад байгаа биз? Гэхдээ бид нарын дотор аврагдсан хүн учраас аврагдсан мэс чанар жигсэн байдаг. Сүнс маань өөр зүйл хүсдэг учраас л дихгүй байна. Энэ хүн энэ газар дээр ийм баян затгалан амьдарсан жигсэн. Энэ хүн хамгийн мунхаг амьдарсан хүн байхгүй юу? Өнөөдөр энэ талаар хэлж өгч чинь. За хардаа. Би ингээд ажил явдалд их оролцдог. Хэд хэдэн ажил явдалд оролцсон юм байна. Тэгээд тэр айлд явж чад уулзах юм бол нөгөө амьд үлдсэн гэрийнх нь ингээд сууж идэг үстэй. Хоол унд хийж өгөөд тэгэл нөгөө ажил явдалд нь бэлдээл ингээд байж идэг. Тэнгүүт гадаа нарах юм бол нөгөө өөд болсон хүний унаж явсан машин нь гадаа байж идэг. Машин байж идэг байхгүй юу? Тэгээд тэр хүний хэрглэж исэн нөгөө эд хэрглэл нь тэр гэр дотор байж идэг. Нөгөө сууж исэн сандал нь байж идэг. Хэрглэж исэн цүнх нь байж идэг. Цаг нь байж идэг. Бүх юм нь байж идэг байхгүй юу? Тэрийг харгаад нэг зүйлийг ойлгодог. Тэр машин гадаа нь одоо нэг джип байна л да. Land Cruiser байлаа гэж бодъё. Тэрийг унж явж исэн ч гэсэн тэр Land Cruiser гэдэг машин байна штэ. Тэр джип машин тэр хүнийх биш байсан байгаа юм чинь.
Тийм байгаа зү. Тэр хүн хаяа явчихж байгаа юм чинь. Одоо тэр машин хинийх болох уу? Амьд үлдсэн өөр хин нэгнийх нь юм болоод явна үсттэй. Тэр хүний хэрглэж исэн гар утас нь байж идэг. Тэр хүнийх байсан байх нь уу? Үгүй гэдэг хань. Одоо тэр үлдсэн гар утсыг нь хин нэгэн хэрглэн үсттэй. Хүүхэд нь хэргэлдэгсэн ч юу, эхнэр нь хэргэлдэгсэн ч юу, хин нэг нь хэрглэн шүү дээ. Гэхдээ тэр хүнийх биш байна. Тэр хүний өмсчихсэн хувцс нь байж идэг. Заримыг нь хүүхдүүд нь аваад өмсдөг ч хүмүүс байна. Заримыг нь хүмүүс одоо шашны зан үйлээс болоо шатаачдаг ч хүмүүс байна. Юу хэлэх гээд байна ихлээр? Хүн энэ газраас нөгөө олж авсан зүйлээс нэгийг нь ч авч явдаггүй. Бүгднгийн энэ газар дээр орхиод үлдээчдэг. Тэгвэл энэ бүх зүйл тэр хүнийх мөн байна уу? Тэр хүний өөрийнх нь зүйл мөн байна уу? Биш гэдэг хаа. Одоо таны унж яваа машин чинь таних биш шүү дээ. Жинхэнэ таны зүйл биш. Яг уу одоо бол таны нэр дээр байгаа. Яг та зарж болно. Эсвэл унаж болно. Эсвэл хүнд бэлэглэж болно. Тийм биз? Тэгтэл таних биш. Та өгөхдөө энэ машиныг хаяа яваа. Дараа нь хэн унж явахыг нь мэдэхгүй. Номлогчийн үгс номноос нэг хараадахъя. Номлогчийн үгс 5 дугаар бүлэг байна. Та бүхэн одоо бүгдээрээ том болцсон учраас миний уншуулгаж байгаа энэ үгийг ойлгоно. Жинхнээсээ тийм юм байна гэдгийг мэдэж аавна. За номлогчийн үгс 5-ын 13-аас 14 дугаар ишлэл байна. За би энийг уншиж өгье. Наран доор би нэгэн гунигийг харлаа. Хураасан баялаг нь эзэндээ гай авчирч хөрөнгө чинээ гинтийн хэрэгээс болж сүрч байх юм. Хүү төрөвч гар хоосон. Хүн эхийн хөвлийгээс нүцгэн ирээд эрсэн шигээ нүцгэн буцаж явдаг. Тэрээр зүтгэлээсээ гартаа аваад явчих юу ч үгүй арилах ажээ. Хүн эрсэн шигээл буцаж явах болдог нь мөн л эмгэнэлтэй хэрэг юм. Ингэхлээр салхины төлөө зүтгэгч хүнд ямар ашиг байна вэ? Бид нэр энэ газар дээр нүцгэн төрсөн. Өөхөхдөө нүцгэн чигээрээ буцна. Энэ газар дээрээс юу ч авч явахгүй. Өнөөдөр бид нэр тасралтгүй ажиллаад хөдөлмөрлөөд өөртөө юм хураасаар л байгаа. Тэрийг би муу гэж хэлээгүй. Тэр бол муу зүйл биш. Угаасаа бид нар энэ газар дээр ажиллах ёстой, хөдөлмөрлөх ёстой. Тэр зүгээр энэ газар дээр амьдрахад хэрэг болдог зүйл болохоос биш. Миний энэ газар дээр амьдарч хөдөлмөрлөж байгаагийн зорилго нь тэр зүйл бишээ гэсэн. Би энэ мөнгийг олж авахын төлөө амьдраагүй гэсэн. Би машинтай болохын төлөө ажиллаагүй гэсэн. Энэ зүгээр надад энэ газар дээр амьдрахад хэрэг болдог зүйл байхгүй. Гэтэл хүмүүс энийг л олж авах юм шиг амьдрдаг байна. Энтэл болчих юм бол гаж жаргалтай баяр хөөртэй болчих юм шиг цаг наргүй дэрнийхэн төлөө зүтгэдэг байна. Тэр өөрөө мунхаг байхгүй юу? Тэгингээ энэ дээр ингэж хэлж байгаа. Тэрээр зүтгэлээсээ гартаа аваад явчих юу ч үгүй арилах ажээ. За би өнөөдөр хөдөлмөрлөж байгаа учраас надад энэ өмсөж байгаа хувцас байна шүү дээ. Таны өмсөж байгаа хувцас чинь та ажил хийсэн юм болохоор эн чинь хувцастаа сууж байгаа үстэй. Гэхдээ та нэг утас бариа явж байгаа үстэй. Гэхдээ тэр чинь та бас хөдөлмөрлсөн болохоор л утастаа яваа байгаа үстэй. Таны хэрэгжилж байгаа бүх зүйл чинь хөдөлмөрийн үр ашигла да. Гой хөдөлмөрлөөд ажиллаад тэрнийхээ үр шимийн хүртээ явж байгаа. Гэхдээ тэр чинь өөрт чинь үлддэггүй байна. Тэрийг бид нар байнга санджах ёстой. Тэгэхгүй бол сэтгэлээ ийм зүйлсэд бол алгачна. Тэгж байгаа биз? Энэ эд гэдэг чинь бидний сэтгэлийг булаачдаг байна. Библиэлд ийм үг гардаг штэ. Та нар бурханд ба эд баялагт зэрэг үйлчилж чадахгүй гэсэн. Энэ үг уул нь ойлгомжгүй үг байхгүй юу? Яаж бурхан болоод эд баялаг хоёр адилхан байр суурьнд байж болох юм бэ? Чи яаж адилхан гоё зүйлийн хэмжээнд ингэ жишиж болох юм? Чи үг нь болмооргүй зүйл байгааз. Гэтэл хүн тэгдэг гэсэн. Та нар сонголт өгье л доо. Жишээ амархан жишээ авъя.
Land Cruiser 300 байна гэж бодъё. Хамгийн сүүлд гарсан Land ийм Jeep гэсэн. Хажууд нь Prius машин байна гэж бодъё. Алийг нь сонгох уу? Алийг нь сонгох уу? Ойлгомжтой үстэй. Ой машиныг сонгоно шүү дээ. Хэдэл хүмүүс хардаа Бурхан ба эд баялаг хоёрыг яг адилхан болгоод байна. Уг нь Prius Land хоёр чинь адилхан болох боломжгүй шүү дээ. Энд чинь боломжгүй байхгүй юу? Хэдэл хүмүүсийн сэтгэл Бурхан эд баялаг хоёрыг ингээ адилхан болгоод байгаа байхгүй юу? Тэр чинээгээр энэ эд баялаг мөнгө гэдэг зүйл хүний сэтгэлийг булаадаг гэсэн үг. Булаагаад байгаа биз? Бурханаас холдуулах гэдэг байгаа биз? Тийм байдаг. Тийм учраас бид нар энэ ямар учиртай зүйл вэ гэдгийг ойлгох, бүрэн ойлгож амьдрах хэрэгтэй. Би өнөөдөр утастай болж болно. Гэхдээ энэ утас нь сэтгэлээ булаалгадаггүй байх хэрэгтэй. Би өнөөдөр машинтай болж болно. Тэр машин гэдэг зүйл намайг Бурханаас холдуулах зүйл болохгүй байх хэрэгтэй байхгүй юу? Энэ газар дээр амьдрахад л хэрэгтэй зүйл болохоос биш. Тэр Бурханаас сэтгэлийг мань холдуулах зүйл болж болохгүй. Харамсалтай нь тэгээд байдаг. ертөнцийн хүмүүс бол ойлгомжтой шүү дээ. Бурхан байхгүй юм чинь одоо ганцхан юуны төлөө амьдрах уу? Эд баялаг. Эд баялагын төлөө л амьдрын шүү дээ. Тэгвэл Бурхан ба эд баялагт зэрэг үйлчилж чадахгүй гэдэг нь ер нь хинд хандаж хэлсэн үг вэ? Аврагдсан Христэд итгэгч нарт хандаж хэлсэн үг байгаа үстэй. ертөнцийн хүмүүст чинь Бурхан байхгүй юм чинь жишиж харьцуулах зүйл байхгүй юм чинь эд баялагын төлөө л амьдрын шүү дээ. Тэгвэл Бурхан ба эд баялагт зэрэг үйлчилж чадахгүй гэдэг нь бид нарт хандаж хэлээд байгаа үг байна. Хүмүүсээ бид нар энэ газар дээр нүцгэн ирсэн шигээ нүцгэн буцнаа. Энэ ертөнцийн зүйлсэд сэтгэл алдарч болохгүй байхгүй юу? Лук 12 дугаар бүлэг дээр очие. Лук 12 дугаар бүлэг дээр ийм үг гардаг. Лук 12-ийн 16 дээр жигсэн Есүс эзэн нэг сургаалт зөвлөл ярьсан. Энд жигсэн нэгэн баян хүний тухай ярьсан. Энэ баян хүн болохоор яасан бэ гэхлээр 16 дээр нэгэн баян хүний газар нь маш үржил шимтэй байжээ. Тэр хүн ургацаа хадгалах байр савгүй тул одоо би яадаг үлээ гэж эргцүүлээд би ингийн амбааруудаа буулгаад илүү том амбаарууд барья. Тэндээ би хамаг үр тариа, хамаг эд хөрөнгө хадгална. Тэгээд би өөртөө ам бие минь чамд олон жилийн турш хэрэглэх хөрөнгө байна. Өөрийгөө амраа, эд зугаац гэж хэлэндэ гэсэнд. За энэ хүн юу гэж бодсон байх нь? Нөгөө газраас нь маш их тариа гарсан байна. Тийм жил байдаг шүү дээ, тий? Ургац их хураадаг жил байдаг. Нөгөө тарьсан ногоо нь ургадаггүй жил байдаг. Тэгдэг үстэй. Самар их ургадаг жил байдаг. Сайн ургадаггүй жил бас байдаг үз. Энэ баяны хувьд бол их ургаж хураасан жил байна. Тэгээд маш их болчихж байгаа болохоор нөгөөдгөө хадгалах сав байхгүй, агуулах байхгүй. Тийм болохоор энэ жижигхэн амбааруудаа нурааж хагаад бүр том амбаар бариад тэндээ хадгалъя. Тэгчээд ажил хийхгүй сайхан идэж уугаад өөрийгөө зугаацуулаад амьдрандаа гэж бодсон байна. Одоо энэ бүх зүйл сэтгэлээ булаалгацсан байгаа биз? Одоо энэ хүн Бурхны тухай бодож гинөө? Бодохгүй. Хойд ертөнцийн тухай бодож гинөө? Бодохгүй байна. Тэгэд энэ хүнд Бурхан ингэж хэлсэн байна. 20 дугаар ишлэлдэр Бурхан түүнд мөнхга яг энэ шин амчин чамаас нэхэгдэх болно. Тэгвэл чиний бэлтгэснийг хэн эзэмших вэ гэж альджээ. Нөгөө мөнхөг хүнд хэлж. Яг энэ чин амиг чин чамаас аваа явна. Явсны дараа чиний хураасан зүйл хэнийх болох вэ? Бодоод үзтээ. Хэнийх болох вэ? Бодоод үзтээ. Чинийх биш шүү гэсэн. Тэгэхээр бид нар энэ мөнхөг баян хүмүүс шиг амьдарч ерөөсөө болохгүй. Сэтгэлийн энэ ертөнцийн зүйлсээ сэтгэлээ булаалгаж ерөөсөө болохгүй. Энэ баян хүн энэ бүх зүйлийн араас явсаар байгаад өөрийнхөө сүнсний тухайч бодоогүй, Бурхны тухайч бодоогүй байхгүй юу? За тэгвэл энэ газар дээр тэр хүн ингээд амьдэрсэн байдгийн байж. Тэгвэл үгсний дараа түүнд юу тохиолдсон гэж Лук 16 дугаар бүлэг дээрээс дахиад харъя. Энэ Лук 16 дугаар бүлгээ ингээ авчургаараа тогтоочих юм.
16-гийн 23 дээр "Тээнхүү тэр үхэгсдийн оронд тарчлан байхдаа хараагаа дээшлүүлж тэртээд байгаа Авраамыг болон түүний өвөр дэх Лазарыг харав." За энэ хүн үхсний дараа хаана очсон байна? Тэр үхэгсдийн оронд тарчлан байхдаа гэж. Одоо энэ хүн аимшигтай тарчлал өвдөлт донд очижсэн байж. Энэ хүн тамд очижсэн байж. Жинхнээсээ энэ хүн одоо тамд байна. Болоод өнгөрцөн явдал биш. Одоо ч тэр дээр жинхнээсээ энэ үйл явдал болж байна. Аимшигтай хэрэг биш гэж юу? Зарим хүмүүс тамийн тухай их инээдтэй боддог. Там гэж юу н байдаг юм уу? Тамд очивол би л очичээ л доо. Юунаас нь айдгийг. Тэр үгийг сонсохоор өмнөөс нь би айгаад иддэг би. Там гэдэг газрыг мэддэг үү? Там гэдэг газар байна штэ. Энэ Луг 16 дугаар бүлгийг бодоод үзэхдээ ойлгомжтой гарна. Саяны 26 дугаар ишлэлдэр тарчлан байхтаа гэж байгааз. Тэгингээ 24 дугаар ишлэлдээрээс харвал тэр хурууныхаа үзүүрийг усан дүрээд хөлийг минь сэрүүцүүлэг. Би энэ галд ам тэмцэн зовж байна гэж гарч байгаа. Сая тарчилж байна гэсэн. Одоо энэ дээр зовж байна гэж. Тэгингээ хөлийг маань сэрүүцүүлээд өгөхөө гэж. Юу гэсэн үг вэ? Хэл нь хамгийн их шатаж ийн гэсэн үг байхгүй юу? Тэгсэн л байхгүй юу? Лазарыг харцгаад ч юм уу? Чи тэгэл бурханд итгэл амьдраад байсан. Чиний олигтой сайн амьдарж байгаа чи ер нь хаана байгаа? Ер нь тэгээд чиний дээр итгээд идэг бурхан байдаг юм уу дөө? Чиний бурхан байдаг бол тэр бурхан чи үхцээ. Намайг харахгүй юу? Бурхан байхгүй байсан чи сайн амьдарч байгаа үстэй. Гэт бурханыг хараадаг байсан байж болох юм. Бодлогогүй үг хэлдэг байсан байж болох юм. Аимшигтай байгаа биз? Библиэлд бодлогогүй хэлсэн үг бүрийнхаа төлөө хүн бүр тайлагнах болно, шүүгдэх болно гэж үг гардаг. Одоо энэ хүн шүүгдэж байна. Энэ хүн тэр хариугаа авчин. Хэл нь шатж байна. Болгоомжтойгоорой. Хэл гэдэг чинь аимшигтай зүйл шүү дээ. Тэгингээ 25 дугаар ишлэлдэр Авраам хүү минь чи амьдралынхаа туршид сайн сайхан зүйлээ хүлээн авч байхад Лазарч тэрчлэн мууга авсныг санаач. Харин одоо тэр энд тайтгарч чи тэнд зовж байна. Энэ тарчилж байна, зовж байна гэдэг үг бүр ишлэл болгон дээр гарч байгаа ч. Тэгвэл энэ зовлон тарчил нь дуусах болов? Дуусахгүй шүү дээ. Энэ чинь мөнхөд байдаг газар байхгүй юу? Мөнх гэдэг байгаа нь цаг хугацаа байхгүй гэсэн. 1 минут, 2 минут, 3 минут, 4 минут, 1 цаг, 2 цаг гэдэг тийм цаг гэдэг ойлголт байхгүй гэсэн. Зүгээр л яг тэр байдалтай тэр чигээрээ байхыг мөнх гэж хэлээд байгаа. Тэгвэл энэ хүний өвдөж байгаа энэ өвдөлт нь, энэ тарчил нь дуусна гэсэн үг үү, дуусахгүй гэсэн үг үү? Дуусахгүй гэдэг хань. Бид нарт энэ газар дээр амьдарч байхад жигсэн өвдөлт гэдэг зүйл байдаг үстэй. Та бүхэн өвдөж үзсэн үү? Шүд нь өвдөж үзсэн үү? Шүд өвдөл амар байдаг уу? За би нэг удаа шүнжэнгөө шүд өвдөж үзсэн удаа би. Тэр өдрийг одоо ч санджээ. Аимшигтай байсан. Тэгээд өглөөний шүдний имлэг дээр очисан. Шүнжэнгөө өвдснөөс ч амар байсан. Одоо бодоход амар. Одоо би тэгээд айгаа шүдний имлэгт нэг их очиж чаддаггүй. Тэр имж бахаараа миний шүдийг зулгааж гаргасан чинь тэр шүд бутраад бойлыг маань зүсээд амаар дүүрэн цус гоожоод одоо бодох юм бол аимшигтай. Тэр шүд хамгийн их өвддөг үз. Тэгвэл бодоод үзтээ. Энэ шүд өвдөж байгаа өвдөлт ерөөсөө дуусахгүй тасралтгүй үргэлжлэн гэвэл ямар аимшигтай байх вэ? За манай энд байгаа ээж нар хүүхэд төрүүлж үтсэн биз? Хүүхэд төрүүлэхэд ямар их өвддөг бол? Гэтэл тэр өвдөлт ерөөсөө дуусахгүй, зогсохгүй ингээд үргэлжлээд байна гэж бод. Ямар амар байх вэ? Там гэдэг газар чинь тэр өвдөлт
тарчил нь хизээч дуустдаггүй газар байхгүй. Тийм байгаа. Тэгээд там гэдэг газрын хамгийн аимшигтай нь 26 дугаар ишлэлдэр энэ бүхнээс гадна, за энэ бүх зовлон тарчиллаас гадна эндээс наанч нь очих. Наанаас чинь энд эрхийг хүсэгчдийн хинэнч ирж очиж үл чадах тийм гүн ангал чи бидний дунд тогтжээ. Тэгвэл хараа диваажингаас там руу явах, тамаас диваажин руу ирэх гэдэг асуудал байхгүй. Хизээч тийм зүйл байхгүй. Нэг ёсондоо тамд нэг удаа орсон л бол хизээж тэр газраас гарахгүй. Одоо энэ баян ир харамсаж байгаа. Энэ баян ир уйлж байгаа. Энэ баян ир үнэхээр би ямар буруу сонголт хийж вэ гэд үнэхээр тарчилж байгаа. Гэхдээ энэ баян тэндээс гарахгүй. Тэгвэл энэ хүний хамгийн их зовоож байгаа зүйл нь юу вэ гэхлээр хизээч би эндээс гарахгүй юм байна гэдэг бодол хамгийн аимшигтай байна. Магадгүй тамд 1000 жил тарчилж агаад гарч ирж болно. Тэгвэл бас найдвар байгаа үстэй. Би яаж хийж агаад 1000 жил тисэж агаад эндээс гарыг гэхээр найдвар байгаа үстэй. Гэтэл тийм найдвар байхгүй газар чинь там байна. Үүнээс цааш ямар ч хүсэл мөрөөдөл байхгүй. Үүнээс цааш ямар ч найдвар байхгүй. Хичнээн 1000 цаг хугацааг эргүүлэхийг хүссэн ч эргүүлж чадахгүй. Там гэдэг газар чинь тийм газар байхгүй. За хүмүүсээ там жинхнээсээ байдаг. Там жинхнээсээ ийм газар. Сайн мэдээ тараа гэдэг үг хэлэх шаардлага байна уу? Там байхгүй бол сайн мэдээ тараах нь өөр утгагүй шүү дээ. Там байхгүй бол сайн мэдээ яах гэж тараах юм? Там байхгүй юм чинь сайн мэдээ тараах хэрэг байхгүй шүү дээ. Үхэл тэгж тарчлах зовох газар байхгүй бол бид нэр юуныхын төлөө ингэж их муулуулан барин сайн мэдээ тараана гэж шаардлага байхгүй. Там байгаа учраас сайн мэдээ тараадаг байхгүй. Есүс эзэн тамийн тухай хамгийн олон удаа айлцсан байдаг. Там гэдэг чинь ийм газар шүү. Та нар тамд очиж болохгүй шүү. Гар чинь чамайг бүдрүүлэх юм бол бүр энэ гараа тастаатаж болохгүй чи там руу битгий оч. Магадгүй хөл чинь чамайг гим нүгэл хийлгээд байна уу? Энэ хөл чинь чамайг буруу газар руу дагуулж яваад байна уу? Хөлөө тастаатаж болохоо тэр тамд битгий оч. Яа. Хөл тасархаас илүү аимшигтай газар чинь тэр там байхгүй юу? Нүд чинь чамайг гим хийлгээд байна уу? Нүдээ ухаж хаяадаж болохоо тамд битгий очоо. Энэ тоглоом болов? Энэ тоглоом болов? Зүгээр нэг хүнийг айлгах гэж байгаа үг болов? Биш шүү дээ. Та бүхэн жолоо байраа явж байхлаар аюултай газруудад өстө улаанаар янз бүрийн тэмдэглэгээ гарч ирдэг үстэй. Огцом ингээд эргэлт байгаа шүү. Машин чи халтрын шүү. Болгоомжтой яваарай. Чи хурдаа багасгаарай. Аюултай газар байх тусмаа маш их тэмдэглэгээ гарч ирдэг үстэй. Тэгвэл тэрийг харсан хүн аста намайг айлгах гал энэ тэмдэг тавьсан байна. Худлаа байхгүй юу гэж машина хурдан жолоодоо явчих юу болох вэ? Тэгэл онголдоод үхнэ гэсэн. Яагаад Есүс эзэн тамийн тухай тэгж их хэлээд байгаа? Жинхнээс тэр байгаа учраас. Байгаа учраас. Ахад нүснэраа. Там жинхнээсээ байна. Асуудал нь бидний хайртай хүмүүс тийшээ орохоор хувь тавиланд амьдарч байна. Та бүхэн ямар нэг юм хийхгүй юу? Ингээл хараад байгаад ах уу? Там жигнэсээ байна шүү дээ. Би нэг удаа хайртай хамгийн дотны гэж хэлж болох хүнээ сайн мэдээ тарааж чадлагүй алдсан. Одоо энэ сэтгэл дотор байж тээ. Авч хаяхын аргагүй өргөс ингээд үлдсэн байж. Дахиж тийшээгээ илүү олон хүмүүсийг алдмааргүй байна. Гүн чин тамд байгаа хүн хүртэл байж тээ.
ийшээ дахиж хүн битгий ирээсэй гэж хүсэж яхад Деважн руу орохоор болцсон би. Там руу хүн бидний хайртай хүмүүс явж байгааг хараад зөв зүгээр сууна гэж юу? Би л тэгж чадахгүй юм байна. Та бүхэн дугаа байх гэж байгаа бол дугаа бай. Тэгвэл та бүхэн өөрсдөө тэр газрыг мэдэхгүй байна, итгэхгүй байна гэсэн. Та өөрөө итгэхгүй байна гэсэн. Чимээгүй байж болно. Сайн мэдээ бити тараа. Тараахгүй байсан ч болно. Тэр чинь та өөрөө итгээгүй байгаа учраас л тэр байхгүй юм. Асуудал нь та тэгж бодлоо гэд тэр үнэн хизээж өөрчлөгдөхгүй. Таны бодолтой хамааралгүй гэнэ хаа. Тэр газар жинхнээсээ байдаг байхад та юу гэж бодсон тэр ямар хамаатай. Тэр там байхгүй. Тэглээгээ яадгийг. Яхав та тэгж бодож болно. Тэр таны угаасаа сонголт, таны өөрийн чинь хүсэл. Тэртээ дэргүй энэ баян өөрийнхөө хүссэн сонголтоо хийсэн шүү дээ. Энэ хүн бурхан байхгүй гэж сонголтоо хийцэн байхгүй. Там байхгүй гэд энэ хүн өөрөө сонголтоо хийцэн байхгүй. Тэгээд там дуурч амьдрсан. Тэр сонголтынхаа хариуг л энэ хүн одоо авцсан байна. Хүмүүсээ бид нар үнэхээр чухал цаг үед амьдарч байна. Бид нар үнэхээр чухал зүйлийг мэдээд амьдарч байна. Бид нар зүгээр нэг шашны, зүгээр нэг ийм зүйлд итгэж амьдраагүй. Яагаад Библийн семинар дээр энэ бол шашин бишээ гэж тэгж их хэлдэг үлээ? Жинхэнэ учраас жинхэнэ. Эн чинь зүгээр нэг тэгж бодлоо гэд болоод байгаа зүйл биш. Энэ өөрөө жинхнээсээ болж байгаа үйл явдал учраас л жинхэнэ үнэн гэдэг байгаа байхгүй. Эн чинь шашин биш шүү дээ. Бидний өнөөдөр энэ цуглаад ингэж байгаа нь зүгээр нэг шашны зан үйлд оролцож байгаа юм уу? Үгүй шүү дээ, үгүй хүмүүсээ. Тэгэлэр там байгаа эдийг санаж амьдраарай гэж хүсмээр. Матай 10 дугаар бүлгээс харъя. Арвын 28 байна. Махбодыг хөнөөж, сэтгэлийг хөнөөж үл чадах хүнээс бүү. Харин махбод болоод сэтгэлийг хоёуланг там тусдахын чадах түүнээс айхтун. Бид нар хинээс илүү айх ёстой байх нь? Бурханаас илүү айх ёстой гэдэг хань. Гэтэл хүмүүс хүнээс илүү айгаад. Энэ хэн хэлсэн үг юм? Аврагдаагүй хүн гэртээ дэргүй бурхан байгааг мэдэхгүй юм чинь бурханаас айх уу? Айхгүй del гэж зоригтой ярихгүй. Энэ баян гэсэн бурхан гэж хаана байгаа гэж хэлсэндээ одоо өнөөдөр хэлэн тарчилж штэ. Айгаагүй байхгүй, айгаагүй энэ хүн. Тэгвэл энэ хэн тандаж хэлсэн бэ гэлээ? Бид нар тандаж хэлээ. Чи сайн мэдээ тарахтай хүнээс битгий. Бид нар хүнээс айдаг үз. Энэ хүн өнөөдөр намайг юу гэд хэлчих бол? Энэ хүн намайг өнөөдөр юу гэд муулчих бол? Энэ хүн өнөөдөр намайг тэнэг гэж бодчих вэ? Дандаа хүнээс айдаг. Аваас айдаг, ээжээс айдаг, хамаатнуудаас айдаг, ах トゥ нараас айдаг, найзаас айдаг. Та буруу зүйлээс айгаад байна. Энэ хүмүүс та бүхэнд хор учрууллаа гэхэд энэ биеийг чинь л хөнөөж чадна. Надад хамгийн муу юм хийлээ гэхэд миний энэ биеийг л хөнөөж чадах байхгүй. Намайг алж уул чадна. Гэхдээ миний сүнсийг алж чадах уу? Чадахгүй. Намайг энэ хүн өнөөдөр там руу явуул чадах уу? Чадахгүй гэдэг хаад. Тэгвэл бидний жинхнээс айх ёстой нэг нь хэн бэ гэхээр бурхан байхгүй. Бурхан чинь хүнийг амьлуулагч, өгүүлэгч хүчтэй. Бурхан хүнийг тамд шүүх, эрэхтэй, чадaltaй хүчтэй нэгэн байхгүй. Ай гэвэл бид нар бурханаас айх ёстой. Сайн мэдээ тарахдаа та яг тэр цагта бурханаас ай. Би энэ хүнд хэлэхгүй бол энэ хүн эргээд шүүгдэх штэ. Бурхан шүүн штэ гэдгийг та сана. Би энэ хүнд хэлэхгүй бол энэ цусны буруу над дээр тогтно гэдгээ та сана. Тэгээд бурханаас ай. Тийм биш гэж юу? Тийм учраас
Там байхгүй бол бид нар сайн мэдээ тараа гэж хэлэх шаардлага алга. За, баян нэрийн хувьд бол төгсгөл нь ингээд дуусчлаа. Дуусаагүй одоо ч болсоор байна. Нөгөө ядуу байсан Лазарын хувьд юу тохиолдчихв? Энэ газар дээр ядуу байсан биз? Өрөвдөж байгаа хүн ч байхгүй. Оршуулгад нь одоо тэр хүнийг ер нь оршуулсан юм болов? Ойр дотны хүн байгаагүй юм чи энэ хүн барыг хинт ч тоогдохооргүй л нэг газар өгцөн л байх байлгүй дээ. Уйлж байгаа араас нь гашуудж байгаа хүн байхгүй л байх бах. Хүмүүс чааваас л гээл ивэдэ гэж бодоод өнгөрч багдгүй. Гэтэл энэ хүнийг хэн тоож байгаа вэ гэхлээр тэр хүнийг өхөнгөт тэр хүнийг хэн авч явсан гэж гардаг үлээ? Тэнгэр элч. Лук 16 дугаар бүлэг рүүгээ дахиад очие. Авчургаараа тогтооцсон байгаа тийм. Лук 16 дугаар бүлэг дээр 13-ийн 22 дугаар ишлэл дээр байна. За 22-ыг та бүхэн бас сайн бодоод төсөөлөд уншаарай. Ядуу ир үхсэнд, за Лазарыг үхсэнд Тэнгэр элч нар түүнийг авч Авраамийн өвөр дээр тавьжээ. За Лазарыг үхэнгүүд хэн дагуулж тэр Деваж руу авч явсан гинөө? Тэнгэр элч. Ваа, хүнд итгэлтэй хүн рүүгээ бурхан ингээд хүнд итгэлтэй хүндээ хаан ч илчээ илгээдэг үстэй. Тэгээд бүр урьж авчирдаг үстэй. Лазарыг боддоо. Тэнгэр элч нар түүнийг аваад бурхан дээр тэр Деважинд аваачиж өгсөн ба. Тэгвэл аврагдсан хүн өөхөх үед бид нарыг хэн авч явах нь? Тэнгэр элч. Жинхнээсээ тийм гэдэг. Одоо та бүхний нүдэнд харагдахгүй байгаа биз? Та бүхний аврагдсан хүний хажуудалд бурхан үйлчлээд, туслаад, хамгаалж байгаарэ хэнийг явуулсан гэж бодож байна. Тэнгэр элч. Еврей 2 дугаар бүлэг дээр 1 дугаар бүлэг дээрээс харвал ийм гардаг байхгүй юу? Еврей 1-ийн 14 дугаар ишлэл. Энэ 1-р бүлэг дээр Тэнгэр элчийн тухай гарч байгаа байхгүй юу? Тэнгэр элч нь юу вэ гэж энэ дээр 14 дээр хэлсэн байна. За 14-ийг нь би уншиж өгье. Тэрээр Тэнгэр элч нарын алинд нь ерн дайснуудыг чинь би чиний хөлийн гишгүүр болгох хүртэл миний баруун талд залрагдсан гэж айлцсан бай. Бурхан Тэнгэр элч нарт тийм юм өгөөгүй маа. Тэнгэр элчийн тухай ярианга. Тэнгэр элч чинь тэд бүгдээрээ авралыг өвлөгчдийн төлөө үйлчлэхээр илгээгдсэн сүнснүүд биш үү? Ойлгогдож байна уу? Тэнгэр элч чинь тэр алдар суу бурхны баруун гар талд залрах гэж бүтээгдсэн бүтээлүүд биш ээ. Авралыг өвлөгчд буюу бурхны хүүхдүүд аврагдсан хүмүүст үйлчилж тусал гэж илгээгдсэн сүнснүүд юм аа. Тэгэхээр бидний хажууд хэн байх нь? Тэнгэр элч. Тэнгэр элч нар маань энэ хүүхэд чинь ийм байна гэд бурханд ингээд байн очиж бурхны нүүр царайг харцгаад ирдэг гэж гардаг биз? Хэнийг нэг муулаад байва. Намайг муулаад байва. Миний тэнгэр элч очиод бурханд хэлчих шүү. Тэгвэл бид нарыг үгсний дараа энэ тэнгэр элч гэсэн дэше аваа явах нь. Гоё юм уу? Тэгээд одоо тэр Деважинд очиод энэ газар дээр үнэхээр хэцүү байсан тийм ээ. Яр шархандаа баригдаад идэх юмгүй, мөнгөгүй маш хэцүү амьдарч исэн бол Деважинд очиод одоо тэр бүх зүйлээсээ амарчсан байж. Сэтгэл амарчсан байж. Айгүй гоё болцсон байгаа шүү дээ. Бүх зовлон нь одоо байхгүй. Яр гэж байхгүй. Нөгөө бие майждаг яр гэж байхгүй. Нөгөө өвдөж исэн зүйл нь байхгүй. Тэг ингээ Лук 16 дугаар бүлэг дээр ингэж гарч байна. 16-гийн 25. Харин доогуур нь ингэж хэлсэн байгаа байхгүй юу? Харин одоо тэр энд тайтгарч чи тэнд зовж байна. Тийм багаз? Лазар одоо энд тайтгарж ийн гэнэ Деважин. Жинхнээсээ бүх асуудал нь шийдэгдээд жинхэнэ тайтгарал амар тайвныг тэнд мэдрээд байж. Лазарт ямар гоё байгаа бол.
Үнэхээр гоё байгаа. Үнэхээр баяр хөөртэй байгаа. Манай имиж ихсэн одоо тэнд байгаа. 3 жилийн өмнө өөд болсон. Ямар гоё байгаа бол. Ходоодны хор тавдараас болоод нэлээ хэцүү байсан. Янз бүрийн эм тариа хийлгээл, хагалгаа хийлгээл ямар өвдсөн бол. Одоо тэр тэнд имээ маань тэнд жинхнээсээ тайлхарчихсан өвчнгүү зовлонгүү болцсон байгаа шүү дээ. Тэгэд алга болоогүй жинхнээсээ байгаа. Би очиод уулзсан. Бурхан намайг хизээ авч явахыг мэдэхгүй жигсэн. Нэг л өдөр явах байлгүй. Магадгүй эзэн ирээд бид нар шууд цугтаа явсан ч болно шүү дээ. Тэр үед би хинтээ уулзна гэж бодож байна. Инээтэйгээ. Лазартай. Есүстэй уулзна гэдэг хад. Эн чинь зүгээр нэг хий хоос юм биш гэдэг хад. Жинхнээсээ тэр дээр бай. Деважин гэдэг газар үнэхээр гоё газар аа хүмүүс. Бидний хүсдэг бүх зүйл тэнд бай. Бид нар уг чанартаа тийшээ очихыг л хүсээд байгаа болохоос биш энэ ертөнцийн юмыг хүсэн дэмүүлээд байгаа юм биш байхгүй юу? Энэ ертөнцийн зүйлсээр яагаад энэ сэтгэл ханахгүй байгаа даа? Яагаад энэ зүйлийг ингээд энэ сэтгэл рүү оруулсан ч ерөөсөө сэтгэл ханахгүй байгаа даа? Бид нар тэр мөнхийн аз жаргал, мөнхийн баяр хөөргийг олж авч ижил энэ сэтгэл хандаг байхгүй юу? Тэгвэл тэр чинь хаана вэ гэхлээр Деваж юм байна. Илчлэл номон дээрээс харъя. Илчлэл 21 дугаар бүлэг дээр ингэж гардаг. 21-ийн 3 4 дугаар ишлэл байна. Хорныгийн 3 4 дугаар ишлэл. За хамт уншийе. Сентинээс гарах чанга дууг би сонсов. Харагтун Бурхны ясар хүмүүсийн дунд байна. Тэр тэдний дунд нутаглах болно. Тэд түүний ард түмэн болж Бурхан өөрөө тэдний дунд байж Бурхан нь болно. Тэр тэдний нүднээс нулимс бүрийг нь арчина. Тэнд цаашид үхэл гэж байхгүй, гашуудах, уйлах, өвдөх гэж үгүй болно. Учир нь анхны юмс өнгөрөн оджээ гэв. Деважинд бид Бурхантай хамт амьдрах. Бурханыг жинхнээсээ нүүр нүрээр хамт хараад амьдрах болно гэсэн. Тэгингээ тэр деважинд орох үед Бурхан нүднээс нь нулимсыг нь арчиж өгнө гэж байгаа юм. Тэр газар дээр хэцүү байсан биз дээ гэхэд нүднээс нь нулимсыг нь арчиж өгнө гэсэн. Лазар жигсэн магадгүй уйлсан бах те. Тэр газар дээр ямар их зовж исэн бilé. Тэнд очиод их үед баярын нулимс унгах үед нулимсыг нь арчиж өгч байгаа байхгүй юу. Тэгээд цаашид өвдөх гэж байхгүй. Лазар одоо өвдөхгүй. Мөнхөд өвдөхгүй. Тэгээд үхэл гэж байхгүй. Лазар тэр өвчнөөсөө болоод энэ газар дээр үхсэн биз? Одоо цаашид тэнд үхэхгүй. Үхэл гэж зүйл түүнд тохиолдохгүй. Жинхнээсээ тэр деважинд байна. Манай ахын дүүснээр аврагдсан хүмүүс мөн үү? Бурхан аврагдсан хүмүүст тэр деважин бэлдсэн байгаа. Тэгвэл та бүхэн тийш очиж чадах уу? Тэр деважин ямар газар гэдгийг ер нь мэдэх үү? Тэр деважин Бурхан нэг хот бэлдсэн байгаа. Тэр хотыг, тэр барилгыг юугаар барьсныг ер нь уншиж ирсэн үү илчлэл номон дээрээс? Гудамжийн шижир алтгээ үздэй. Хотлоо ирээдэ гэж гинөө. Юу гэж тийм байдгийг гэж гинөө. Бид нар одоо энэ доор бэлта дэвссэн байгаа үздэй. Эдл ийм бэлта биш гэдэг хань. Шижир, шил шиг тунгалаг шижир алт гэсэн. Тийм алтан дээгүүр явах нь биш. Хотлоо ярьж байгаа юм болов? Үгүй гэдэг хань. Бурхан жигнээс тийг бэлтцсэн байгаа байхгүй юу? Бид нар тийм гоё газарт очих чинь шүү дээ. Хүмүүс энэ газар дээр алт гэдэг зүйлийг олж авах гад хаа байсан хүн байдаггүй газар очоод тэр их газрыг ухаад тэр их мөнгө зарцуулаад зарим нь бүр уурхаадаа шороон даруулж үхээл тэрийг олж авах гал бөө юм болж байгаа ч. Хэдүүл бидний очих деважинд яана гэж. Газар ухах шаардлага байна уу? Байхгүй байгаа юм шүү дээ. Шал юм чинь. Бид нар бэлта олж авахын төлөө тэгж их зовлон зүдгүүр хийдэг үлээ. Үгүй шүү дээ.
Деважинд бол тэр нь үн цэнэгүй зүйл байхгүй юу? Хамгийн шалны материал юм чинь тийм үн цэнтэй зүйл биш гэсэн. Тэгвэл тэрнээс ч илүү гоё зүйл байгаа учраас л алтын болчихж байгаа гэсэн үг байна шүү. Тэгж ярихлаар деважинд хурдан очимоор санагддаг. Заримдаа зовлонтой хэцүү үзэр тохиолдохоор деважинд хурдан очивол гоё доо гэж бодогдох өдөр байдаг байсан. Заримдаа эзэн хурдан ирээсэй гэж бодох өдөр байдаг байсан. Хэвээ эзэн ирчүүл энэ бүх зүйлээ дуусгаа зүгээр тэр дээр очиад амрах хийсэн гэд боддог үе байсан. Гэхдээ л нөгөө надтай хамт деважн руу явж чадахгүй хүмүүсээ бодхолоор л сайн мэдээ тарахгүй бол болохгүй штэ гэж эргэл бодож байгаа юм л да. Тийм биз? Деважн байхгүй бол бид нар сайн мэдээ тарах шаардлага байхгүй штэ. Ялгаа байхгүй. Там байхгүй бол сайн мэдээ тарах шаардлага байхгүй шүү дээ. Ганцхан там л байдаг гэвэл бид нар сайн мэдээ тарах хэрэг байна уу? Байхгүй. Тийм байгаа шүү дээ. Ганцхан деважн л байдаг. Там байхгүй. Гэвэл сайн мэдээ тарах шаардлага байна уу? Байхгүй. Энэ хоёр хоёулаа байгаа учраас бид нар сайн мэдээ тарах учиртай. Жинхнээсээ байгаа шүү дээ. Та бүхэн энэ үйл явдлыг уншаад Есүс эзэн биднэрт бүр ингэж боддоор хэлж өгч шүү дээ. Есүс эзэн бол бүгднийг нь харж байгаа байхгүй харж байгаа. Тийм учраас биднэрт хэлж өгнө. Бүгдээрээ сайн мэдээ тараацгаая. Ийм л учраас сайн мэдээ тараадаг байхгүй юу? Энэ сайн мэдээг тараахын төлөө байна шүү дээ. Энэ түүхэнд 70 сая хүн амиа зориулсан. Энэ сайн мэдээ бидэн дээр зүв зүгээр ирээгүй. Энэ сайн мэдээг зүгээр тийм ээ инээлдэж хөхрөлдөж явж байгаа л тараацсан юм биш ээ. Ямар ч зовлон байхгүйгээр дараасан ч юм биш ээ. Энэ сайн мэдээ бидэнд маш үн цэнтэйгээр ирсэн. Биднийг аврахын тулд Есүс эзэн маань тэр аимшигтай зовлон зүдгүүрийг туулаад тэр их төлбөрийг төлж өгсөн шүү дээ. Яа, деважн байгаа учраас. Яа, там байгаа учраас. Бид нар жигсэн тэдэнтэй яг адилхан сэтгэлээр сайн мэдээ тараадаг байгаасаа гэж хүсэж байна. Дээрээс нь сайн мэдээ тараа гэж байгаа нь Есүс эзэн бидэнд тушаасан зүйл. Бурхны биднэрт тушаасан зүйл байхгүй юу? Тэр тэнгэр газрыг бүтээсэн бүхний дээр оршигч Бурхан маань сайн мэдээг тараа гэд бүр бидэнд бүр тушааж байна. Бид нарыг сайн дураараа хөдлөөсэй гэж хүсдэг л сайн дураараа хүсээд хөдлөхгүй юм бол Бурхан бүр тушаагаад ч болтгоо хөдлөхийг хүсдэг. Яагаад? Цэнхнээсээ деважн там байгаа юм чинь. Исая 43 дугаар бүлгээс олж уншийе. Исая 43 43-ийн 7-8 дугаар ишлэл байна. Хамт уншийе. Миний нэрээр дуудагдсан 43-ийн 7-8-ыг хамт уншийе. Миний нэрээр дуудагдсан хүн бүрийг авчир. Алдрынхаа төлөө би үүнийг бүтээсэ. Би түүнийг бий болгож хэлбэржүүлсэн гин. Нүдтэй боловч сохор, чихтэй боловч дүлийн хүмүүсийг авчир гэж. Бүр авчир гэж байгаа. Бурхан тушааж ийн гэсэн. Та бүхэн тандаа нүдтэй боловч хардаггүй, чихтэй боловч сонсдоггүй тэр хүмүүсийг авчир гинэ. Сайн мэдээ тараагаад энд авчир. Уг нь би тэр хүмүүсийг бүтээсэн боловч тэр хүмүүс намайг мэдэхгүй байна. Тийм учраас тэр хүмүүсийг авчир гэж байна. Эх 7 хоног семинар болно. Тэдгэр хүмүүсийг авчрах ёстой. Бурханы тушаал. Бурханы тушаалыг зөрчихж байгаа юм уу? Энд дээр нүдтэй боловч сохор, чихтэй боловч сонсдоггүй гинэ. Бас бидний хувьд ойлгогдож болохоор үг юм тийм ээ. Тэр хүмүүс биднийг бодвол уул нь нүдтэй шүү дээ. Илүү их харж болно. Гэсэн хэрнээ хардаггүй гинэ.
Цаана нь Бурхан энэ бүх зүйлийг бүтээгээд Бурхан зинхнээсээ энэ түүхийн явцад ажиллаж байгаа тэр Бурханыг олж хардаггүй. Бид нар нэг мэдээ үзээд л одоо энэ ертөнцид болж байгаа зүйлийг хараад л Бурхан нэрээ энэ дэлхийд ажиллаж ийн гэдгийг нь хараад байгаа үстэй. Гэтэл тэр хүмүүс хардаггүй. Харагддаггүй. Нүдтэй штэ бид нартай адилхан. Тэгсэн хинэ Бурхан яаж ажиллаж байгааг хардаггүй. Есүс эзэн одоо тун удахгүй ирэх болчихсон байгаа даа. Та бүхэнд харагдаж байна уу? Есүс эзэн энэ хаалгыг тогшоод удахгүй ирэх нэ гэдгийг та бүхэн хараад мэдэж байна уу? Биднэрт бол харагдаад байдаг. Тэр хүмүүст харагддаг. Нүдтэй хэрнээ хардаггүй. Бас ялгаагүй. Чихтэй бид нарыг бодвол юм сонсож чадна. Тэгсэн хэрнээ сонсдоггүй. Та бүхэн бол одоо энийг ингээд орчуулгаар дохионы хэлээр сонсож байгаа биз? Гэтэл чихтэй хүмүүс чинь миний ярихыг шууд сонсож байгаа байхгүй юу? Тэгвэл би ямар илүү хэлж өгөх үү? Ямар илүү сэтгэл гаргах уу? Одоо би бол ингээд маш чанга дуугаар ярьж байна. Заримдаа зөөлөн дуугаар ярьдаг, заримдаа уйлж үзүүлдэг, заримдаа дуулж үзүүлдэг. Та бүхэнд сонсгож хэлж байгаагаас илүү олон зүйлээр сонсгодог байхгүй юу? Гэсэн хэрнээ сонсдог. Бурхны үг гэж мэддэг. Та бүхэн бол одоо миний ярьж байгаа хоолойны өнгийг бол сонсохгүй ч энэ үгийг сонсож чадчих. Энэ Бурхны үг мөн байна гэж та бүхэн сонсож байна. Сэтгэл дотор чинь орж ирж байна. Та бүхэн бол сонсож болоод байна. Тэр хүмүүс сонсохгүй. Тийм учраас нүдтэй боловч хардаггүй, чихтэй боловч сонсдоггүй хүмүүсийг авчир гинэ. Тийм учраас манай ахын дүүснэр тийм хүмүүс сайн мэдээ тараахтаа ингээл хулчиж юусоо болохгүй гэдэг хань. Би чинь тэр хүмүүсийн хажууд эрүүл биш болохоор энэ хүмүүс намайг дандаа л элэг барьдгийн, доош нь хийдгийн тэгж болохгүй гэдэг хань. Тийм сэтгэл битгий те. Тэд нэр чихтэйч үнэндээ сонсдоггүй. Та бүхэн яг энгийн хүмүүс шиг сайн мэдээ тараадаг байх хэрэгтэй. Гэр бүлийнхэн дээр очихоор хэцүү байгаа эцтэй. Намайг тоохгүй. Ягаад ч юм бэ? Эн чинь сонсохгүй юм чинь гэл нэг туслая барий гэсэн сэтгэлээр хандаад байгаа биз? Эргээд та бүхэн тэр хүмүүсийг өрөвдөж мэддэг байх хэрэгтэй гэдэг хань. Яа, тэр чинь миний сонсож байгааг сонсож чадахгүй шин. Тэгвэл хэн илүү сохор юм? Тэр хүн илүү дүлий байхгүй юу? Миний харж байгааг тэр хүн харахгүй шин. Тэгвэл бид хоёрыг хэн сохор байх вэ? Тэр хүн сохор биш. Тийм юм бол бид нар хардаа аврагдаагүй ертөнцийн тийм хүмүүсийн өмнө өрөвдүүлэх шаардлага байхгүй. Ахын дүүс нартай жинхнээс тэгж хэлмээр байна. Эсвэргээр та бүхэн тэднийг өрөвдөх ёстой байхгүй. Энэ хүн энийг мэдэхгүй үнэхээр өрөвдөлтэй юм а. Та тэр хүнийг харахтаа нөгөө саяын заасан баяныг бодохтол болно. Энэ хүнд одоо удахгүй тохиолдох байгаа хувь тавилан тэр юм чинь өрөвдөх хэрэгтэй байхгүй. Тийм учраас зоригтой сайн мэдээ тараа. Чин сэтгэлээсээ сайн мэдээг тараа. Тэр хүмүүсийг өрөвдсөн сэтгэлээр залбираа та бүхэн сайн мэдээг тараа. Тийм биз дээ. Миний ярьж байгаа удлаа юм уу? Та бүхэн тун удахгүй ардаа Есүс эзэн ирэх юм бол энэ бие чинь өөрчлөгдөж дэртээ дэргүү та бүхэн сонсдог, хардаг бүх зүйлийг мэдэрдэг болно. Түр зурл одоо ийм биетэй байна шүү дээ. Тийм учраас ертөнцийн хүмүүсийн өмнө одоо бусдаар энэ махбодийн хувьд эрүүл хүмүүсийн өмнө дорд битгий ороосаа гэж хүсэж байна. Тийм учраас зоригтой амаа нээгээд сайн мэдээг тараа. Бичээд ч болтгоо сайн мэдээ тарааж болно. Захиа бичээд ч сайн мэдээ тарааж болно шүү дээ. За сургаалт төгс 24 дугаар бүлгийг харъя. Хорин 4-ийн 11 дугаар ишлэл байна. 11, 12. Сургаалт төгс 24-ийн 11, 12 дугаар ишлэл. Хамт уншийе. Үхэл рүү туугдах хүмүүсийг авар, алагдах газрынхаа зүг гэлдрэх хүмүүсийг буцааж авчрахаас хойш бүүсв. Харагтун бид үүнийг мэдээгүй гэж хэлэх аваас зүрхийг чинь дэнслэгч анхаарахгүй гэж юу? Сэтгэлийг чинь хамгаалагч мэдэхгүй гэж юу? Тэрээр үүсийнх нь хариуг хүмүүнд өгөхгүй гэж юу? Нэрэл энэ хүмүүсийг харах юм бол алагдах газар үхэл рүүгээ туугдаж байгаа хүмүүс шиг л амьдарч байгаа үст. Юу ч мэдэхгүй, там байгааг ч мэдэхгүй нөгөө эд баялагын төлөө зүтгэл туугдаал амьдраа.
эцэст нь төгсгөл шүүлт байгаа гэдгийг мэдэхгүй тэр жигээрээ л амьдраад тэр хүмүүсийг эргүүлж авчраа гэж. Энэ згсэн тушаал. Бурхан биднэрт тушааж байна. Та бүхэнд ч ихсэн адилхан тушааж. Тийм учраас бид нэр энэ тушаалыг хэрэгжүүлэх хэрэгтэй. 12 дугаар ишлэлдэр нь харагтун бид үүнийг мэдээгүй гэж хэлэх аваас. Дараа нь бурхан би там байсан гэж мэдээгүй штэ гэж хэлэх гэж байгаа юм уу? Димажин байсан гэдгийг би мэдээгүй штэ гэж бурханд хэлэх гэж байгаа юм уу? Та мэдээгүй гэж худлаа ярих гэж байгаа юм уу? Зүрхийг чинь дэнслэгч үүнийг мэдэхгүй гэж юу? Энэ сэтгэл дотор чинь юу байсныг бурхан мэдэхгүй гэж бодож байна уу? Чи үнэндээ тийм биш. Өөр зүйлдэл сэтгэлээ булаалгаж явж байгаа л чи хэлээгүй үстэй. Бурхан мэдэхгүй гэж бодоо мэднэ гэдэг. Тийм учраас тэр алагдах газар руугаа явж байгаа, үхэхээр явж байгаа, аврагдаагүй байгаа тэр хүмүүст бид нар сайн мэдээг тараах хэрэгтэй байна. За энэ заал маань баригдаад 2 жил болцсон тийм ээ. Энэ заал дүүрчүүл яах вэ? Тэгэл сайн мэдээ дараагаа дуусчих уу? Үгүй шүү дээ. Энэ газар дүүрчих юм бол бурхан дахиад биднэрт ямар ч барилгыг өгөх юм бэлээ. Та бүхэн нөгөө өмнө цуглаж исэн газараа одоо санаж гин үү? Мартчихсан уу? Нэг юм жижигхэн дундаа багантай тий? Хэцүү байсан биз дээ. Галт тогоон тэр хойгоороо эндрийнхээ араар яваад орчдөг. Санаж гин үү? Одоо ямар вэ? Энэ талд бараг хүлээ авалт хийхэд болж штэ. Зочид гीचтэй хооллоход ямар гоё вэ? Тийм учраас сайн мэдээг сайн тараагаасаа гэж хүсэж байна. Та бүхний дагуулж ирэхээр газар чинь газрын хөвд ч гэсэн гоё байгаа ч. Одоо гэр бүлийнхээ дагуулж ирэх ч гэсэн ийм гоё тухтай орчин сууж байгаа та бүхнийг хараад өрөвдөхгүй шүү дээ. Юу гэж өрөвдөх юм? Дээрээс нь та бүхэн жинхнээсээ тэр диваанчинг мэдээ, жинхнээсээ сайн мэдээг тээж яваа хүмүүс учраас нүүр тэнгэр сайн мэдээг тараах хэрэгтэй. Энэ сайн мэдээнээс бид нар ичиж болохгүй. Энэ тийм ичмээр зүйл үү? Энэ ичмээр зүйл ерөөсөө биш шүү дээ. Хинээч өмнө сайн мэдээг тараадаг байх хэрэгтэй. Илч Паул бүр тэр хаад нь байна уу, боол нь байна уу, хинэн байна хамаагүй хаа утсан газартаа Есүсийг сайн мэдээг тунхаглаж амьдэрсэн мэт дээ. Бид нарыг Паулыг дөөрэ гараа гэсэн. Тэгэхээр манай ахын дүүснэ хаа байгаа газартаа сайн мэдээг тараадаг хүмүүс болоосаа гэж хүсэж байна. 2 дугаар Тимот номноос харъя. 2 дугаар Тимот 4-ийн 2 дугаар ишлэл. Дөрвийн 2 дугаар ишлэл байна. Хамт уншия. Үгийг тунхагл цагаа олсон ч олоогүй ч бэлэн бай. Уужим сэтгэлээр сургаалаар синхрүүл зэмэл урамшуул гэж. Үгийг тунхагл цагаа олсон ч олоогүй ч гэж ууж. Зарим хүмүүс ингэдэг. Энэ ч гэсэн тушаал шүү дээ. Үгийг тунхагл энэ бүр хамгийн агуу тушаал гэж хэлж болно. Бурхны нэрийг барьж угаад, Есүсийн нэрийг барьж угаад тийм ээ. Бүх зүйл дээр чухалчлан захий гэж байна. Энэ хамгийн чухал тушаал байхгүй юу? Ингээ үгийг тунхагл. Ингээ цагаа олсон ч олоогүй ч бэлэн бай гэж байгаа. Зарим хүмүүс ингэдэг. Биднэрт хийгээд байгаа нэг алдаа байгаад тах шиг байна. За одоо яг энэ хүнд хэлэх ёстой цаг нь мөн үү, үгүй юу гэж бодоод идэг. Одоо би энэ хүнтэй уулзж штэ. Яа энэ хүн хэлчихвэл одоо айгуу дээр сэтгэл нь хатуу болчихно доо. Эсвэл одоо хэлэх ёстой юм болов гэж бодсоор байгаад хэлж чадахгүй өнгөрчдөг. Тийм үү яагаад вэ? Яг нэг хэлэх гээл хүзүүн дээр гарч ирээл буцаал залгичдэг. Тэгэж болохгүй юу? Болохгүй. Цагаа олсон ч олоогүй ч сайн мэдээг тараах хэрэгтэй гэдэг хаана. Одоо би хэлчих юм бол энэ хүний сэтгэл хаагдана гэж та яагаад төрүүлж дүгнээд байгаа? Та мэдж байгаа юм уу? Яг энэ сайн мэдээ тараасан чи энэ хүний сэтгэл хаагдаад бүр сонсохгүй болчихно гэсэн тийм илчлэл, тийм юм харцсан юм уу? Яаж тийм баталгаатай хэлээд байгаа? Мэдэхгүй шүү дээ. Магадгүй наанаа дургуулах байгаа ч гэсэн тэр хүний сэтгэл дотор нь ядуу бурхныг хайсан сэтгэл байж тараад миний хэлсэн үг бодогдоод хурж ирээ сайн мэдээ сонсчих болно гэдэг хаа.
Тийм учраас одоо хэлэх нь зөв үгүй юу гэж бодож байхынхаа оронд шууд хэлчих хэрэгтэй гэсэн. Тэр нь зөв. Одоо нэг гэр бүлийн нэг хүн маань ирцэн ингээ надтай цай уугаад манад ингээ байж ийн гэж бодъё л доо. Уулзаад байж ийн. Тэгэл янз бүрийн юм ярина шүү дээ. Ажлын тухай ярина, гэр бүлийн тухай ярина, хүүхдийн тухай ярина, ярьж ийн. Тэнгүү тэр үед чинь аврагцсан хүн юу гэж бодогддог вүлээ? Сайн мэдээ дунд нь авчуулаад хэлчих үү? Яах уу? Семинартаа өрөх үү? Яах уу гэж бодоод байж идэг үстэй. Тэгэж бодож явахынхаа оронд шууд хэлчих хэрэгтэй гэсэн. Манад нэг семинар болох гэж байгаамаа. Хурж ирээ сонсоотгооч ээ. Бурхан жинхнээсээ байдаг юм аа. Сайн мэдээ тарах хэрэгтэй гэдэг хаа. Магадгүй дараа нь тэгж бодоод хэлэхгүй байцгаад тэр хүн энэ сайн мэдээг сонсож чадахгүй өгчлээ гэж бодъё. Тэгвэл бид нар юу гэж харамсахаар байна? Тэр үед дэми бодож зүгээр л хилждэг байж, хэлснээ нь илүү зөв байж гэж бодогдохгүй гэж юм. Тийм байгаа ч. Тэгэхээр тэгж бодохгүйгээр сайн мэдээг тараагаасаа гэж хүсэж байна. Яагаад энийг тушаагаад байгаа вэ гэхлээр цаг дэндүү баг үлдсэн учраас тэр. Ойлгож байна уу? Бид нарт сайн мэдээг тараагаад байх хугацаа тийм их биш ээ. Бид нарын бодсноос ч бага байж болно гэдэг хаа. Гэхдээ яа эзэн ирдэггүй маа гэхэд энэ хүнд амьдрах хугацаа хэрэг үлдсэн ч юм. Тэр хүн заавал хөгшрөөд олон нас наслаад өндөр нас наслаад өхнө гэсэн баталгаа байгаа юу? Байхгүй шүү дээ. Цаг бага байгаа учраас бид нэр сайн мэдээг тарах хэрэгтэй. Цаг бага байна. Дээрэс нь төгсгөлийн үе болох чинээгээр хүмүүс улам бүр сэтгэл нь хатуураад байна. Хатуураад. Үр ерөөсөө үг авахаа болоод байна. Намайг хүлээж авах хооронд энэ хүн бүр хатуу болоод байна шүү дээ. Тийм учраас тийм болохоос өмнө хурдан сайн мэдээг тарааж исэн дээр байхгүй юу. Саяны уншсан үгийн 3 дугаар ишлэл дээр хардаа. Цаг нь ирэхэд хүмүүс эрүүл сургаалыг төвчихгүй болж харин хүслийнхээ дагуу чихийг нь гжигдсэн багш нарыг өөрдөө цуглуулах бөгөөд чих нь үннээс эргэж үлгэр домгуудад хандах болно. Хүмүүс ийм болно гэсэн үг байхгүй юу? Бүр үнэн зүйлийг хүлээж авахаа болно. Зүгээр л өөртөө дуртай зүйлийг хүлээж авдаг болно. Өөр буруу юмыг дагдаг болчих болно. Өөр тийм ээ би өөрийгөө Христ бурхан гэлэг тийм хүмүүс гарч ирээл тийм хүмүүсийг олноор нь дагуулаа явчих болно. Тийм учраас хурдан сайн мэдээ тараа. Яарах хэрэгтэй гэдэг хад яарах хэрэгтэй. Ингээл байдлыг ажид байж болохгүй. Одоо бид нэр тэгж болохгүй юм шиг байна. За би өнгөрсөн их семинар болсон. Сая төв сүм дээр их семинар болсон байхгүй юу? Тэгээ тэр семинар дээр нагаж ахынхаа гэр бүл сайн мэдээ тараасан. Энэ ах маань ямар хүн бэ гэхлээр намайг сүм дээр байна гэд ирээд зодддаг хүн байсан байхгүй. Сүмд яваад мэдрэл болцсон гэж намайг муулдаг хүн байсан. Тэгээ тэр хүний гэр бүлд сайн мэдээ тараасан. Их сайн сонсож байгаад явсан. Аврагдсан эсхийг нь баттай аврагдсан эсхийг нь мэдэхгүй жигсэн энэ удаагийн семинарыг их сайн сонссон. Тэгээ энэ хүн өмнө нь бас үг сонссон л доо. Тэгээ өөрийгөө юу гэж боддог вэ гэхээр аврагдсан гэж бодоод байгаа. Тэгээ энэ удаа би семинарын өмнө гэртээ оруулж шагаад компьютероо дэлгэж байгаа зөвлөгөө өгсөн. Намайг доддог байсан үнд шүү дээ. Оо хань шиг юу ч хэлэхгүй сууж байгаа юм чинь. Тэгээд би өөрийнх нь аврал биш гэдгийг хэлж өгсөн. Ийм аврал гэж байхгүй. Яаж аврагдсан гэж Есүсийг хайрлах сэтгэл танд байдаггүй. Аврагдсан гэчихэд яагаад Библийг уншдаггүй? Аврагдсан гэсэн юм бол яаглаараа сайн мэдээ тараа гэж боддоггүй. Аврагдсан гэхлээр яаглаараа яг адилхан гим нүглийг одоо хүртэл хийсээр байгаа юм. Аврагдчихсан гэдэг байгаа хэрнээ яагаад сүм нөхрөлдөө ирдэггүй? Та бол аврагдаагүй. Сонсоол суугаад байсан. Одоо хардаа бүгдээрээ хойш ухралгүйгээр хүнээс айлгүйгээр сайн мэдээг тараа. Би магадгүй энэ ста амар ахта ста яанда гэсэн бол сайн мэдээ тарааж чадахгүй юм зү. Тэгэхээр зоригтойгоор сайн мэдээг тараагаасаа гэж хүсэж байна. Бидний итгэдэг зүйл жинхэнэ. Бид нар үлгэр домогт өрөөсөө итгээгүй.
бид нар хий хоосон юмд ерөөсөө итгээгүй. Бидний итгэдэг сурж байгаа бүх зүйл тэр зихтэй үнэн байхгүй юу? Жинхэнэ байхгүй юу? Тийм учраас манай ахын дүүс нар энэ зүйлдээ сэтгэлээ зориулж амьдраасаа гэж хүсэж байна. Бидний итгэлийн амьдрал зүгээр нэг хэлбэрдмэл амьдрал байж болохгүй. Гаднах зүйл байж болохгүй. Сэтгэлээ зориулаад амьдраасаа гэж хүсэж байна. Бурхан жинхнээсээ байхад бид нар ийм сул дорой, ийм буруу зүйлсээ сэтгэлээ алдаад амьдрч болох уу? Бурхан жинхнээсээ байхад чинь би Бурханы өмнө бардамнаад амьдрч болох уу? Тэгэхээр манай ахын дүүснэр жинхнээсээ Бурханд итгэдэг хүн шиг амьдраасаа гэж хүсэж байна. Тэгвэл сайн мэдээ тараана гэдэг нь угаасаа ойлгомжтой тараах зүйл байхгүй. Та бүхнийг битгий тараа гэсэн ч байж тээ. Бүр тараахаас өөр аргагүй гэсэн. Та бүхний хорсон ч тэр дийлхэр зүйл биш. Та үнэнхээр чин сэтгэлээсээ итгээд энэ сэтгэлээ зориулаад итгэлээр амьдрдаг бол. Өнөөдөр энэ сургаалыг Бурхан надад хэлж байна гэж та бүхэн сэтгэлдээ хүлээж аваасаа гэж хүсэж байна. Хэдийгээр миний энэ амнаас гарч байгаа жигсэн би сая та бүхэнд Библийн үгийг хэлж өгөө үстэй. Би сая өөр зүйл юусоо хэлээгүй үстэй. Тийм учраас Бурхан танд хэлж ийн гэж хүлээж авах хэрэгтэй. Энэ номлогч ингэж ярьлаа биш. Бурхан сая надад ингэж хэллээ гэд хүлээж аваасаа гэж хүсэж байна. Тэр хүн итгэлээрээ сайн амьдардаг. Бид нар одоо аврагдаад л цаг хугацаа улам бүрл нэмэгдээд байгаа биз? 10 жил, 12 жил гэл. Тэглээ гэл шууд итгэлээрээ сайн амьдардаг гэж бодож байна уу? Итгэлээрээ өсдөг гэж бодож байна уу? Үгүй шүү дээ. Хэн жинхнээсээ итгээд, хэн жинхнээсээ итгэгч хүн шиг амьдарч байгаа хүн л улам бүр өөрчлөгдөөд итгэлээрээ амьдраад тэгээд сайн мэдээ тараагаад амьдардаг байхгүй юу да? Тийм биз дээ. Тийм учраас та бүхэн гэртээ байхтаач Христэд итгэгч хүн шигээ бай. Ажил дээрээ байхтаач Христэд итгэгч хүн шигээ бай. Сүм дээрээ байхтаач Христэд итгэгч хүн шигээ, Бурханд итгэдэг хүн шигээ байя. Тэгээд сайн мэдээ тараа гэж байгаа юм бол бид нар чинь одоо энэ өөрийгөө өөрчлөхөөс өөр аргагүй үстэй. Ийм ааш зантай яаж сайн мэдээ тараах юм? Болохгүй үстэй. Тэглэр чинь өөрийгөө өөрчлөхөөс өөр аргагүй байхгүй юу? Дээрээс нь сайн мэдээ тараа гэж байгаа бол цэвэрхэн байх хэрэгтэй. Одоо цаг хүрэхгүй байгаа учраас зүгээр шууд хэлчихье. Цэвэрхэн савыг л Бурхан хэрэглэн үсттэй. Би гим нүгэл дундаа амьдраад л тэгээд байх юм бол Бурхан намайг хэрэглэхгүй шүү дээ. Дээрээс нь би ингээл сайн мэдээ тараагаад байгаа хэрнээ надаар дамжуулан үр жимс ерөөсөө ургахгүй маа. Хүн ерөөсөө аврагдахгүй маа. Тэгвэл өөрийгөө эргэж харах хэрэгтэй. Нэрээ надад нэг болохгүй юм байгаа юм биш үз? Бурханы өмнө хайж чадахгүй гим нүгэл надад яваад байгаа юм биш үз? Би чи яагаад ингэж би чи нөхрөлтөө холбоотой байхгүй байгаа болохоор л сайн мэдээ тараагдахгүй байгаа юм биш үз? Өөрийгөө эргэж харах хэрэгтэй. Тэгээд энэ удаа манай ахын дүүснэр семинартаа сайн оролцоосоо гэж хүсэж байна. Тэгээд одоо орой болгон залбирч байгаа юм. Өнөөдрийн үгийг сонссон юм чинь бүр илүү чин сэтгэлээсээ Бурхан тандаад залбираад энэ удаагийн семинарт оролцоосоо гэж хүсэж байна. Тэгээд энэ удаагийн семинараар үнэнхээр аврагдсан хүмүүс гарч ирээсэй гэж хүсэж байна. Та бүхнээс их хамаарч байгаа. Тэгээд пастортайгаа нийлээд 1-7 хоногийн турш үнэнхээр гоё семинарыг хийгээсэй гэж хүсэж байна. Энэ оны төгсгөл үнэнхээр гоё байгаасай гэж хүсэж байна. Хамтдаа залбираад тэгээд дуусгая. Бид нарыг хайрладаг Бурхан танд чин сэтгэлээсээ талархаж байна. Та бид нарыг аврахын тулд эзэн Есүсийг энэ газар руу илгээн түүний загалмаа дээр урсгасан үнэт ариун цусаар бүхий л гим нүглийг маань угааж өгсөнд талархлаа. Бид нар хийсэн ямар ч сайн зүйл байхгүй зөвхөн итгэсэн төдий байхад л Бурхандаа бидэнд энэ мөнх амийг өгсөнд чин сэтгэлээсээ талархаж байна. Одоо бид бүхнийг энэ газар дээр өөрийнхөө бие болох чуулгантайгаа холбоотой байлгаад энэ үг нөхөрлөл дотор хамтдаа байлгаж байгаад талархаж байна. Эзэн та ариун сүнсээрээ бидний дунд хамт байгаад итгэж байна. Эзэн та өнөөдрийн үгийг ч гэсэн
бидний хүн тус бүрт хандаж хэлж байгаа үг гэдгийг сайн ойлгож явлаа. Эзэн таны өмнө үнэхээр итгэлээрээ сайн амьдарч чадхад та бидэнд туслаарай. Бид нар жинхнээсээ энэ сайн мэдээг ойр дотныхаа хүмүүст тараагаад амьдарч чадхад та туслаарай. Бид нар сул дорой мөхс гэдгийг маань эзэн та дэндүү сайн мэдэх үлээ. Илээж гисэн эзэн та бид нараар дамжуулан сайн мэдээ тараахыг хүсэж байгаа тул эзэн та бидэнд хэрэгтэй мэрэгэн ухаан хүчийг дүүргээд сайн мэдээ тарааж чадхад та туслаарай. Эх 7 хоног тулах семинар дээр эзэн та эхлэлээс дуусах өдрийг хүртэл хамт байгаад тэр семинараар дамжуулан заавал хүмүүсийг аварч өгөөрэй гэж танаас хичээнгүйлэн гуйж байна. Манай ахан дүүс нарын сайн мэдээ тарааж байгаа хүмүүс нь ирээд үгийг сонсоод энэ үгийг нээлттэй зүрх сэтгэлээр хүлээж аваад аврагдаж чадхад та туслаарай. Манай ахан дүүс нар зоригтойгоор энэ сайн мэдээг тарааж чадхад та туслаарай. Ам нээгээд сайн мэдээг тараах үед нь эзэн та хамт байгаагаа мэдрүүлээд энэ хүмүүст мэрэгүү хааны хүчийг дүүргэж өгөөрэй. Үлдсэн бүхий л цаг хугацаа нөхөрлийн цагуудыг танд даатгаад эзэн Есүсийн нэрээр залбирлаа. Аамен.